За урам дэмжлэг хүрж байна. Тэгээд дахиад л хэд одоо болохоор яг үндсэн сэдв болохын номоо яриад явна. Намайг яагаад номоо ярихыг болцсон бэ гэх хүмүүс тэгдэг. Тэгээд та нар намайг ингэ чулуугаар хийгээгүй байхгүй юу? Чулуугаар юус хийгээгүй. Би яг та нартай адилхан хүн. Бүр заримдаа би та нараас сул дороошж магадгүй. Хитрхи эмзэгч хийж магадгүй. Ер нь бол жоохон түргэн завтай. Гэтэ би ингээд бичлэгийн цаана байгаа чамд юм уу амьдралаа сонирхолох хэлж байгаа биш. Зүгээр дотн харилцаатай тий найз нөхд ч юм уу гэр бүлийнхэн ойр дотны хүмүүс мэддэг. Зарим үедээ хит эмзэг болчих гээд идэг. Хит сүржин болчих гээд идэг. Хит их сэтгэл хөдлөл өндөртэй болчих гээд идэг. Сул талтай. Гэтэ зөрсөн зүйлийнхаа төлөө тууштай явдаг. Эсвэл хичээл зүтгэлээ хийж алддаг хөдөлмөрч гэдэг зан чанар хоёр маань намайг тодорхой хэмжээнд оршоод байх гэж боддог. Тэгэхээр өдөржиний танилцал бичлэг биш. Гэтэ энэ зүйлийг ярьснаас болж надад ирдэг дарамт шахалтууд тэ үгүй ядалтууд харцнууд аюу ихэд өгөхгүй. Гэтэ энэ холын харцууд биш ээ. Та нар мянган удаа комментны замнаас муулаад ерөөсөө би нэг тоодогч хүн. Нэрээ яг үнэн хэлээ. Ингээд нуусан бичлэгүүд, комментууд, одоо тэ ингээд чатууд, сүрдүүлгүүд аюу хэрдэг өгөхгүй. Ирдэг байсан гэх юм уу? Яг итгэвтэй болох үеэр магтаал ирэх хүмүүс ч ирнэ, сүрдүүлгүүд ч ирнэ. Гэтэ тэрийг ерөөсөө огт тоодоггүй. Ингээд нэг хараад мартчихдаг. Хизүү зовлон юу юм бэ? Тэгэхээр ойр тойрны хамт зүтгэдэг хүмүүс, гэр бүл, найз нөхөд гайхах, үзэн ядах, сонин харах, зайгаа авах. Энэ үйлдэлүүд жоохон ядаргаатай санагддаг. Үйл ойлголцлууд байна тий. Тэгээд яг энэ бодлоо би хэдэн сарын өмнө бодсон. Тэгээд одоо ингээ эргээ харахад энэ шалтгаан байсан байлээ. Тийм болохоор үргэлжлүүлээд хийх юмудаа хийгээл явна. Гол нь миний яг ярих гээд байгаа сэдв нь яг энэ номондоо учран байгаа биш ээ. Дасгалдаач учран байгаа биш ээ. Харин ном болон дасгалаар дамжуулж олж авч байгаа чиний тэр дотоод гэрэлт нь учран байгаа маа. Хүн хөгжихийн тулд эхлээд өөрийнхөө харанхуй байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монгол хүнд энэ хэцүү байдаг. Яагаад гэвэл бид нар чинь чигсэн удамтай штэ. Бид нар зүгээр л байж захтаа бид нар аврагдсан хүмүүс аахгүй юу? Бид нар арх удаг, завхаардаг, зодтолддог, биенээ хайрладгүй, үзий яддаг. Тэгээ модоо хайрцанд нь орсныхан дараа араас нь уйлдаг тийм сайн хүмүүс аахгүй юу бид нар чинь. Сайн хүмүүсгээ бисаа юуд өдөлчлээ. Яг үүндээ хогийн хүмүүс аахгүй юу? Ийм хогийн хүн гэдгээ хөлөөн зөвшөөртөл тодорхой хэмжээний цаг үе хэрэгтэй, ухаалт хэрэгтэй, нас хэрэгтэй баг. Зарим хүнийг насаараа хөлөөн зөвшөөрөхгүйс хагаад бодон тайрцаг руу явдаг. Модон хайрцаг руу явах бол тийм гой зүйл биш ээ. Удлаа сайрагч нар, удлаа бардамнагч нар хэлэхдээ үхэл амархан зүйлээ үхлээс яах хэрэггүй гэж бодлоо яддаг. Тойрогоороо үхлийг сурчилдаг. Хүн төрөлхтний гол зорилго юу юм бэ? Шашны гол зорилго юу юм бэ? Үхэл хагцлалыг л дуусгах үстэй. Хэрвээ үхэл хагцлал дуусчих юм бол бидний амьдрал ямар илүү сайхан болох вэ? Юу ч мэдэхгүй хүмүүсийн бодож байгаа шиг тийм болох зүйлсгүй. Утнаас гэдэг та нарын тийм бодож байгаа шиг тийм болох харанхуй бүдүүлэх зүйл биш ээ. Тийм сул дорой зүйл биш ээ. Миний та нарт хэлэх гээд байгаа утнаас бол байдаг л нэг хитэн хөгжүүлийн асамжийн газар шиг зүйлийг хэлээд байгаа юм биш ээ. Илүү хүч чадалтай, илүү соёнгийн гэрэлтэй, илүү гэрэл гэгээтэй, илүү бурханлаг нийгмийн тухай яриад штэ. Нэг хүн болон нийтийн тухай. Энийг ярьсныхаа төлөө галзуу гэж үзэгддэг. Гэр орондоо хадлагддаг. Найз нөхдөдөө хадлагддаг. Тийм үе зөндөө байсан. Одоо ч гэсэн байгаа. Найзууд уцаа авах байсан. Үзий яддаг болсон, шоолдог болсон. Гэрийнхэн чи юу хийгээд байгаа юм бэ? Чам шиг юм тэнэг хүн алга байна штэ. Чи яагаад ингэж бүх хүний эсрэг зогсоод байгаа юм? Хин ч хизээч ойлгохгүй зүйлийг яагаад хийгээд байгаа юм бэ? Чиний наа дуртнасыг чи хин ч ойлгохгүй штэ. Гэдэг өгүүлбэрийг зөндөө олоодаа сонссон. Сонссооч байх болно. Гэтэ юу гэж би мөрөөдлөө алдах юм бол би яг цаашаа яг юу хийх гэж амьдрах юм бэ? Би дотоод гэрлээ ундраачих юм бол зүгээр л хоолны төлөө амьдрсараа бол дуусна штэ. Энийг амтан ч гэсэн чадна. Тэ
Тэгээ ямар нэг хөвлөд үрээ цацаа тэрийг өсгөөд иж амтэн ч гэсэн чадах байхгүй юу? Гэтэ би А болохыг амархан гэж байгаа юм биш. Илүү том, илүү гэрэлтэй амьдрах боломж байхад яагаад заавал бид нар дандаа юм дорой амьдрах хэрэгтэй юм бэ? Би нэг согтуу болоход юм уу ууртай болохоор хэлж байгаа биш. Зүгээр нэг удаа ч гэсэн бодоод үзэхгүй бол би ингээд гуйж үтсэн, дуулж үтсэн, инээж үтсэн. Тэгээ бүр яаж хэлэхээ заримдаа бүр ойлгохгүй байгаа байхгүй юу? Хамгийн аимшигтай нь би 7-8 жил ярьж байгаа сэдвээ би өөрөө 7 хоногт ойлгосон. Яагаад хүн урт насч чадах юм бэ? Юу байсан бэ? Хүн төлөвлөлтийн чихэн түүх яг юу юм бэ? Энэ хороо дээр байгаа багш нарын хідэн үнэн хідэн худлаа юм бэ? Тэг хинэн чихэн багш юм? Бүгдээрээ юм уу? Эсвэл цөөхөн дотроо цөөхөн төр хідэн юм уу? Ухаад үзэх хэрэгтэй. Хоосон цэцэрхээ болчих. Авралаа бити ингээд оюун ухаан сүсэнд л зөвхөн тавиад. Тийм багш нарт одоо итгэхээ бол. Тэгээ чиний оюун ухаан сүнс угаасаа мөрөөр явж байхдаа хаашаа явсан. Тэгээд чи яг зөвхөн оюун ухаан сүнсний хувьд гэгэрэх бол чи хүн байх хэрэггүй байхгүй. Чи зүгээр бие өргөчих. Тэрний дараа илүү өөр авралаа хайл та. Гэтэ чамд ингээд хүн гээд бие махбод ингээд сүнс гээд зүйл чамд ийм оюун ухаан зүрх сэтгэл бие махбод ийм сайхан зүйл байгаа байхгүй юу? Чи ингээд зэрэгэлдээ ертөнцийн ертөнц хоёрын хоёулангийнхэн дунд оршдог. Тэгснээр бүх ертөнцийнхнээс илүү бүгднгээс нь илүү хүч чадалтай болох боломж чамд байгаа байхгүй юу? Энэ боломжийн тухай л би ингээд хэдэн жилийн турш ярьж ирлээ, гуйж үзлээ, инээж үзлээ. Уурлаж бас үзэж байна. Тийм болохоор юуц нэг удаадсан бодоод үзээрэй. Та тэгээд тэр олон шалтгаануудаа бас болоод үзээрэй. Тэгээд би бас агч нараасаа гуй. Тэгээд яагаад ингэ та нарын хүүхд шиг хүн ингээд ийм яриач болтгоо сууж идэм бэ? Та нар хэрвээ хангалттай ойлгоод хангалттай өөрчлөгдөөд энэ зүйлдээ илүү сайн хийгээд ирэх юм бол Монгол өөрчлөгдөнө. Дүнрээсээ бас гуйя. Та нар энэ нийгмийг бас өөрчилнө штэ. Найзуудаасаа гуйя, хамтдаа бооцож чадна штэ. Бид нар монголчууд үстэй, бид нар сайн хүмүүс үстэй. Бид нар ч бас илүү өөр гэж ярьдаг үстэй өөртөө. Илүү тэнгэрлэг гэж ярьдаг үстэй. Тэрийгээ сайн зүйлээр харуулъя л да. Ягаад заавал дандаа сайн муугаараа харуулна гэж. Тэ. Би Монголд ирэх хүн байхын тулд ягаад би гараа хатах ёстой юм. Би ягаад арх уугаад тэ явах ёстой юм. Тэгээд би ойрлох ёстой юм тэ. Тэгээд би монгол хүн болчих юм үгүй үстэй. Тэгэхээр арай өөр зүйлээр харуулдаг. Арай илүү соён гэгэрэл, арай илүү гэрэл гэгээтэй зүйлсээр Монголоо харуулдаг. Тэгээ Монголоо бүтээдэг. Тэгээ монголчууд болцгоё.